За тэгэхээр 2026 оны 4 сарын 17-ны өнгөрсөн Баасан гарагт сангийн сайд мэд сайхан мэдээлэл хийсэн. За энэ мэдээлэлтэй бол хүн намын хариуцлагагүй боловсролын сайдын балаг татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх гэж байна гэсэн утгатай зүйл хэлж, тэрийг нь өнөөгийн боловсролын сайд энх хамгаалан шийрлэхдээ хүний хүн л байд юм байна. Ийм агуулгатай. Ийм мэдээллийг цацсанд бол би харамсаж байна. Энэ бол боловсролын нийт багш ажилтнуудын цалингийн нэмэгдлийг, цалин нэмсэн явдлыг улс төржүүлсэн ийм говьлон тайлбарлсан улс төрийн ийм хуваагүй ийм үйлдэл гэж миний би харж байгаа. За энийг тайлбарлая. Нэгдүгээр хүн нам бол боловсролын салбарын нийт ажилтны албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг бол бодитоор нэмэгдүүлэхээр миний би сайдаар ажиллах хугацаанд ерөөсө тус салбарын 93 мянган багш ажилтнууд. За үүний 35 мянган нь бол багш биш хүмүүс байгаа. Бүгдийг нь хамруулсан энэ цалингийн суурь нэмэгдлийг бол хэрэгжүүлсэн. Суурь цалингийн нэмэгдлийг. За энэ ямар учиртай вэ гэхээр нэгэнт одоо боловсролын сургалтын байгууллага гэдэг бүхий л төрлийн сургууль, цэцэрлэг, одоо мэргэжлийн сургалтын байгууллага, за мөн одоо насан туршийн төв дээр ажиллаж байгаа энэ хүмүүсийг ялгаж болохгүй шүү дээ. За зөвхөн багшийг нь нэмчихье. Бус нь бол хамаагүй гэж хэлж хизээж болохгүй. Тэгэхээр энэ утгаараа бид суурь цалингийн нэмэгдэл дээр бол бүгдийг нь оруулсан. За энэ тооцоогоо бид анх 969 тэрбум төгрөгөөр тооцоод төсвийн хууль хэлцэж явах үед тухайн үед бол ажлын хэсэг байсан. Ажлын хэсэгт хөргүүлсэн боловч 618 тэрбумаар батлагдж ирсэн. За хэн баталт юм бэ? Улсын хурл баталж. Энэ бүх тооцоог хинтэй хамт хийдэг юм. Сангийн хамтаа хамтарч хийдэг. Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, цалингийн бодлогоор оролцсон. Засгийн газар өөрөө оролцсон. Засгийн газрын тогтоолоор энэ чинь хийгдсэн ажил. За ингэсэн зүйлийг хууль бус байсан юм шиг, хууль зөрчсөн юм шиг ингэж ярих болоо. Энэ бол нийт багш ажилтны суурь цалин өсгөх бидний бодлогын үндэс болсон юм зүйл шүү. Тухайн үед бол үйлдвэрчний хэвлэл жагсаад ажил хаяад байдал хүнд байсан. Зандан шатрын засгийн газар тус энэ их том дарамт ачаа болсон. Ийм нөхцөл байдалд бид ажиллаж үйлдвэрчний хэвлэлтэйгээ тохиролцсны дагуу хамтын хэлцээрт нэмэлт хэлцээр оруулж, за үүн дээрээ багш ажилтан гэдэг үгийг оруулж иж энэ ажил хийсэн. За үүнийгээ бас тайлбарлах ёстой. Бид бол энэ 35 мянган хүнийг хаалганы гадна үлдээж чадахгүй. Өнөөгийн одоо эрх баригчид тэрийг бодож байгаа бол тэрнгээр хийн үз, бид тэхгүй. За хоёрдугаарт бол бид улсын хурал дээр яагаад энэ 618 болж буураад ороод ирвэ гэдэг. Тухайн үеийг сайн ажигласан бол та бүхэн 300 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг дахиад нэмээд ороод ирсэн шүү дээ. Ямар ч зураг төсөвгүй. Ийм одоо төслүүдэд санхүүжүүлэхээр 300 тэрбум төгрөг нэмээд ороод ирсэн. Тэрийг тэр гишүүдээс нь асуух хэрэгтэй. Ийм зүйлийг баталсан гишүүдээс нь бас асуух хэрэгтэй. Энэ зүйлийг бас хэлхэн зүйтэй. Ер нь бол цалингийн бүтцийн тухайд бид одоо дундаж хөгжилтэй орн руу орж ил байгаа юм бол энэ цалинг бол төрийн албанд хашиж байгаа бүхий л хүний үндсэн буюу суурь цалин, ажлын энэ цалин нь өөрөө амьдралын баталгаа болдог бодлого руу явахгүй болохгүй нэ. Өнөөдөр Дэлхийн банк болоод олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монголд өгч байгаа зөвлөгөө нь юу юм бэ гэхээр 50-50-тай болчиход байна. Үндсэн буюу одоо суурь цалинтайгаа тэц хэмжээний нэмэгдэлтэй болчиход байна. Энэ нэмэгдлийг чинь бас хаана байгаа хэдэн жил ажилласанаас гадна удирдлагын үзмжээс шалтгаалдаг юм аа. За энэ бас ингээд энэ нэмэгдлүүд нэмэгдээд байх юм бол бас асуудал үүсдэг юм аа гэдэг яриад байгаа. Өнөөдөр үндсэн суурь цалин өссөнөөрөө ипотекийн зээл авах, банктай харилцах зээлжих чадвар нь эрс нэмэгдэнэ. Хоёрдугаарт өнөөдөр үндсэн суурь цалин өссөнөөрөө тэтгэврийн өндөр тогтоолох шүү дээ. Өнөөдөр Монголын төр зүтгэсэн хүн явсаар байгаад хамгийн сүүлд тэтгэвртэй суухдаа яагаад орлого буурч байгаа нь үндсэн суурь цалин бага, нэмэгдэл цалингууд бусдаас хамаардаг ийм цалингууд нь хит их байгаасаас энэ асуудал ч үүсээд байгаа шүү дээ. Ийм учраас бид 70-30 гэсэн энэ харьцаа руу явахаар зорьсон юм аа. Ямар ч байсан 70% нь нийт цалингийн 70% нь үндсэн суурь цалин эзэлдэг л болох хэрэгтэй. Скандинавын орнуудыг харъя, 90-95% биш үндсэн цалин. Америк, Англиг харъя, 70-80% төр шүү дээ. Япон, Сингапурыг харъя, 75% төр шүү дээ. Ийм нөхцөл байдалтай байгааг бас хэлэх ёстой. За ингээд Монгол ардын нам өөрийнхөө дотоод зөрчлөөс болоод хоёрчудаа засгийн газар унагсан. Тэгчгээд өмнөх одоо засаг руугаа эсвэл одоо өмнөх сайд нар руугаа бүх бурууг чигч байгааг бол үгүйс би бол энийг бол хүлээж авч чадахгүй. Хүн нам бас хүлээж авч чадахгүй. Энэ асуудлыг хүн нам өөрийнхөө одоо улсын хурлд зөвлөөрөө авч хэлцнэ. Энэ асуудлыг бас
хүн нам өөрийнхөө нам дээр авч хилцсэн, удирдах зөвлөл дээр авч хилцсэн, төлөөлөх зөвлөл дээр авч хилцсэн. Үнэхээр хамтарч ажиллаж байгаа бол хамтраад ажил, үгүй бол хамаг бурууга бид нар чихээд хамгийн их гал үрсэн сайдын нэг нь би өөрөө шүү дээ. Боловсролын салбар хинтээ чинь галыг хинүүч засаг руу оруулж ирэхгүй өөрийн биеэр хамгаалж ирсэн. Сангийн ямар ч оруулаг. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын ямар ч оруулаг. Ингэж хамтран ажиллаж бид одоос энэ чадал чинээгээрээ зүтгэж энэ төсвийн хуваарлтыг хийж багш нартаа хүргэж байгаа, ажилчдаа хүргэж байгаа энэ нөхцөл өмнөх сайд руу бүх зүйлийг чихээд яваад байна гэж үлгэр шүү. Ингэж уваагүй зан гаргахаа болоо. Төрийн бодлогын залгамж чанарыг бид хадгалаад аваад явсан. Тэгвэл тэр халаа сэлгээгээ хар хаана халд сэлсий. Боловсролын ерөнхий газрын дарга нь ажиллаа хийж л байсан. Ингээм олон сайд үед байсан. Төрийн нарийн бичгийн дарга нь ажиллаа хийж л байсан. Байсан хүн. Бүгд мэрит зарчмаар явсан шүү. Төрийн албаныхаа хуулийг бас баримтлсан шүү. Ийм учраас миний биеинд хатуу байр суурьтай байгаа. Миний зүгээс бол ямар нэгэн одоо иргэдийнхаа эсрэг хийсэн зүйл байхгүй. Багш нарынхаа эсрэг хийсэн. За мөн одоо бас энэ олон ажилчдынхаа эсрэг хийсэн ийм бодлого бол байхгүй. Бүхий л зүйлийг багш ажилчдын сайн сайхны төлөө, бүхий л зүйлийг хүүхдийн сайн сайхны төлөө ингэж хийж ирсэн гэдгийг хариуцлагатайгаар мэдгэж байна. Ингээд өнөөдөр засгийн газарт байгаа юм бол хамтарсан шиг хамтраа Монгол Ардын намынхаа. Энийг л хэлэх гэсэн. Хэн нэг нь зөвхөн буруугаа чигчээр хүн ном руу ингэж явна гэж байхгүй шүү. Бид бас энэ ингээд байгаа энэ бүх зүйлийг шат төвшөндөө ярьж энэ асуудлыг бол дахин гаргуулахгүй багтал дээр анхаарч ажил. Баярлалаа. Асуулт юм биш үү? За. Таны үед одоо багш нар 2 цалинтай болсон гэсэн юм маргаан гараад байгаа. Энэ 2 цалинтай болсон гэдгийг би хэлж чадахгүй. Ягаад гэвэл үндсэн суурь цалин нэг л байгаа шүү дээ. 226 мянга, 2 сая 226 мянга. За эндээс нэмэгдэл тооцох дээр бол 25 оны төвшин дээр нь зарим нэмэгдлийг бол аваадсан. Зарим нэмэгдлийг шүү. А яг одоо нэмэгдэл хөлс гэж хөдөлмөрийн хуулийн дээр байдаг нэмэгдэл хөлсөд ордог ийм одоо нэмэгдлүүдийн тухайд бол яг л өнөөгийн үндсэн суурь цалингаас тооцогдоод явж байгаа. Та бүхэн бодоод үз. Одоо яг энэ нэмэгдсэн суурь цалин дээрээ бүх нэмэгдлүүдийг тооцоо 50% гэдэг ингэ явах юм бол энэ төсөв өөрөө дийлэхгүй бас. Ийм байна. Бид тэгээд цаашдаа үндсэн суурь цалинг нэмэхийн бодлого руу шилжих ёстой учраас манайх шиг ийм олон нэмэгдэлтэй ийм улс орн байхгүй шүү дээ. Ийм олон 10 гаруй төрөл шүү. Тэгээд тэрийг ингээд бодоод үзэхээр үндсэн цалингаас бүр зарим тохиолдолд даваа явчихна. Тэр энэ цаашдаа үндсэн суурь цалин амьдралын баталгаа болдог энэ 70-30% гэсэн олон улсын байгууллагаас өгөөд байгаа зөвлөмжийн дагуу явахын тулд аман одоо үндсэн суурь цалин одоо дөрвтөө нэмэхийн тулд энэ алхмуудыг хийж байгаа. Энэ чинь шууд амьдралын баталгаа. Ямар нэгэн даргаас хамаарсан нэмэгдэл ерөөсөө биш. Таныг бол төсвөө буруу батлуулсан нэгдүгээр хоёрдугаар энэ асуудлаас болоод багш нар тэтгэврт гарч чадахгүй, цалингийн зээлээ авч чадахгүй, орон сууцны зээлийн хамгаалж чадахгүй нэг шалтгаан асуудал. Гэхдээ энэ цалинг нь олгодгоор олгоо явж байгаа. Зээлээ авдгаар аваад явна. Ипотекийн зээлтэй ч хамрагдаад явна. Мөн тэтгэврийн тогтоолгол явж байгаа шүү дээ. Тэр мэдээлэл бол үндэстэй биш. Бид одоо энэ бас энэ боловсролын яамнаас та бүхэн дахиад тодруулж асуугаарай. Мэргэжлийн усудаас нь асуугаарай. Зүгээр ингэж хөөргөж ингэж худлаа өнөн юм мэдээллийг цацхыг би хүлээн зөвшөөрөхгүй. Төсвийн хэлцүүлгийн үеэр яг энэ хамгаалсан сайд энэ багш нарын цалин дээр ямар байр суурьтай оролцож байна? Төсвийн хэлцүүлгийн өвчнүүд хэлж байгаа. Хэлж аваагүй. Төсвийн хэлцүүлгийн үеэр надад ямар ч үг хэлээгүй энэ хамгаалсан сайд. Чуулган дээр үг хэлсийг би санахгүй байна. Тэгэхээр энэ дээр бол өөрийнх нь хэлснийг та бүхэн өөрсдөөс нь ламлаж бичлэгийг хараарай байхгүй шүү. А зүгээр юуны хувьд бол бидний буруу батлуулсан гэдэг. Энд чинь ажлын хэсэгт бид нар өгсөн төсвийг яг боож байгаа ажлын хэсэгт өгсөн тооцоо нь 969 тэрбум. Батлагж ирсэн 618 гэж би хэлж шээ. Хэн баталтыг улсын хурл өөрөө баталдаг шээ. Тэр яхаараа ганцхан боловсролын сайд нь буруу болчихдээ. Тухайн үед нь хэлэл явж ирсэн шээ. Гэхдээ энэ ажилтнуудыг бид энэ хаалганы гадаа үлдээхгүй. Энэ 35 мянган хүн бол цалин аваа явах ёстой. Одоо нэмүүлээд явах ёстой гэсэн энэ байр суурийг бол илэрхийлж л байсан. Чуулганы танхимч гэсэн би илэрхийлж ирсэн. Энийг та бүхэн харсан байна. 3 сарын цалин 4 сарын тооцооноос 4 сарын 5 сарын тооцооноос гэж явж байна. Өсвөр татдагт хийхгүй өөр боломж авахгүй байна. Нэмээд үндсэн урамшууллыг үндсэн цалингаас авдаг боллоо. Энэ бол
одоо дэвшил гэдэг тайлбарыг хийгээд. Гэхдээ энэ ямар ч дэвшил биш. Одоо та бүхэн үндсэн суурь цалин цааш нэмэгдүүлээд явъя гэвэл нэрсэн дүн рүү оруулж үндсэн суурь цалингийн эзлэх хувь хэмжээг сайн нэмэхгүй бол энэ салбарт чинь залуу хүн орж ирэхэ болчиход шүү дээ. Тийм байгаа үстэй. Нэмэгдлүүд ихтэй болсон учраас 50% харьцаар орц учраас суурь цалингаа нэмч чаддаг. Ийм нөхцөл байдал өнөөдөр Монголын төрийн алба тэр чигтээ баригдсан байна шүү дээ. Гаднаас харахад нэгт баг цалинтай юм шиг. Тэгээд тэтгэр тогтоохоор үндсэн суурь цалингаас тооцдог учраас учиргүй байгуулдаг. А ер нь бол 12 сарыг дуустал төсвийн хуваарийг бид хийлгсэн. Хүрнэ. Одоогийн энэ тооцоололоор яваад төрнө. Хоол унаа гэдэр гэсэн энэ зардлуудыг бол үндсэн салинд шингээж байгаа. Ингээ явах юм энэ чинь хүрнэ. А харин 11 12 дугаар саруудад дахин 26% нэмэх асуудал байна. Энэ үйлдвэрчний хэвлэлийн нэмэлт хэлцээр дотор. За энэ ахиж 26% нэмэхийг бол хэрвээ төсөв тодтол оруулах ёстой гэдгийг би эхнээсээ л хэлчихсэн. Ийм л юм. Шинэ Монгол сургуульд таны 1.2 тэрбумыг олгосон гэсэн маргаануудаас гараад энэ талаар бодож. За энэ бол тухайн үед нь би зөндөө хэлсэн, ярьсан энэ шинэ Монгол сургууль биш. Энэ бол 120 сургуульд очсон санхүүжилт. 120 сургууль дандаа төрийн өмчий. Нэг сургуульд нь 10 сая төгрөг гэсэн ийм жилдээ хэрэглэх. Өөрөөр хэлбэл сургуулийнхаа менежментийг сайжруулах ийм зардал нь. А гэхдээ бодиттой олгогдсон 790 сая л байгаа. За ингээд 120 сургууль дээр хийсэн энэ сургуулийн менежментийн төсөл бол энэ бол өөрөө энх хамгаалан сайд 23 оноос хэрэгжүүлсэн сургуулийн менежментийг сайжруулах ажлынх нь үргэлжлүүлж явсан. Тухайн үедээ бүр 1.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа шүү дээ. Надаас өмнө яг сургуулийн менежментийг сайжруулах. За тэр нь чухам хаашаа яваад юунд зарцуулах гэсийг та бүхэн зөвхөн өөрсдөө сонирхоод үзээрэй. Олон багш нар гадаад явсан. Сонгуулийн тойргийнхын багш нар ийм л юм байна шүү. Сургуульд наалтсан юм байхгүй. Тэгэхээр зэрэг энэ сургуулийн менежментийг сайжруулахын 120 сургууль дээр хэрэгжүүлсэн төслийг бол та бүхэн тэр хэрэгжүүлсэн байгууллагаас нь хараарай. Энэ мөнгө төгрөг бүх юм нь бол боловсролын ерөнхий газар руу шилжиж тэндээсээ зохион байгуулалт хийж явсан. За